Эх онд Монгол улсад болох ASEAN-ийн гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтын бүх төрлийн үйлчилгээг Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр голчлон явуулах, тэр дундаа зочдод өгөх дурсгалын зүйлийг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх зорилгоор ASEAN 2016 үзэсгэлэнг 11-р сарын 6-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулсан юм а. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн чанар хийц загвар, сав бакла бодол гээд бүх талаараа олон улсын түвшинд хүрсэн нь үзэсгэлэнд дэлгэцсэн бүтээгдэхүүнээс харагдсныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Тэр уулзалтын бид тодорхой хэмжээний талбай түрээслээд энэ Мишель экспото байдаг юм талбай түрээслээд энэ дээрээ бол энэ дэлгүүр сүвнэрийнхээ дэлгүүрийг нэгээд төлөөлөгчдийг бөөнөр юм зохион байгуулалтаар оруулж ирэх тийм л зорилготой байгаа юм л да тийм. Тэр энд ер нь бол бид ингээд хараад өсөлтөн дээр тавигдсан бэлэг дурсгалын зүйлийг харахад бол үндсэндээ бол энэ дээр юу харагдаж байгааг нь бид баглаа бодол ч юм уу дизайн дээр жаахан анхаарах юм бол манай бэлэг дурсгалын зүйл үндсэндээ ямар ч тохиолдолд хүнд өхөд нүүр бардан болжээ гэдгийг хэлмээр байна. Үзэсгэлэн өнөөдөр хаалта хийж шилдэг байгууллагууд ашиглуулсан юм а. Үүнээс хүнсний манлай үйлдвэр Апо компани үнэний цэвэр сүн бүтээгдэхүүн сайн брэндээрээ үндэсний шилдэг сав бакла бодолтой бүтээгдэхүүнээр шалгарсан юм а. Апо компанийн хувьд сайн брэндтэй Эколын савлгааны байгаль орчин дээлтэй байдал мөн хэрэглэхэд хэлбэр чанарыг нь чухалчилсан. Эколын савлгаа бол дэлхийн шингэн хүнсний зах зээлд хүч төрөн орж ирж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи юм а. За Апо компани үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 байгаль орчин дээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо ISO 14001 стандартуудыг нэвтрүүлсэн. За дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлж дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаамаа.